За эргээд тавтай морил яг одоо Nomadic Masters тэмцээний маань шоу мэч хэлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн бас гол үйл ажиллагаа байгаа. Хуучин Монгол, Шинэ Монгол хоёр маань яг одоо өрсөлдөхөд бэлэн болсон байна. За тэгэхээр та хоёрын сэтгэлийг бас сонсъё. Сэтгэлгүй яах вэ? За энэ бол түүхэн мөч. Одоо дахиж ийм зүйл тохиох үгүй юу гэдгийг бол мэдхэд маш хэцүү тийм ээ. Тэгээ ерөнхийдөө бол хуучин Монгол буюу 2016 онд IEM Taipei тэмцээнийг аваргалж за одоо Монголд тийм ээ Монгол түмний анх удаа одоо e-спорт за энэ яг одоо тоглоомын ертөнцөөр энийг одоо бизнес тийм ээ ажиллаад энэнгээр ингээ спорт болгоод энэнгээр хичээж болох боломжтой юм байна гэдгийн суурийг тавьсан тухайн одоо үе байсан. Тэгээд одоо магадгүй энэ тайзан дээр эсвэл одоо мэргэжлийн багт тоглож байгаа хүүхд залуучууд 2016 онд анхны монголцын яг тэр хожлын дараа энэ тоглоомонд бас хоббитой болсон хүмүүс зөндөө байгаа хаа гэж миний бодож Тэгэлгүй яг тэгээд яг одоо энэ арена цугласан үзэгч за мөн одоо дээрэс нь ютубер үзэж байгаа бүх үзэгч за дээрэс нь одоогийн шинэ монголцын хүүхдүүд за энэ бүх зүйлийн эхлэлийг бол одоо хуучин монголц бол тавьсан гэж хэлэхэд бол зүйтэй баг. Тэгэхээр одоо тэд бол Монголын e-sport за тэр тусмаа Counter Strike гэдэг төрлийг бол Монголд шинэ өөр төвшин авчирсан. За тэгээ одоо юу гэдгийг маш гоё зузаан номны эхлэлийн хуцыг эргүүлсэн ингэж харж байгаа. За түүний араас одоо олон багууд гарч ирж байна. За бус зүйл бас их гоё болж ирж байна. Тэгэхээр одоо шинэ Монгол зурвал одоо жишээ нь эмзээ бол яг зилкээс одоо юу авч мотивашн авч ингэж тоглож ихсэн ч гэдэг юм уу те. Тэгэхээр хуучин Монгол зурвал яг бидний харж байгаа одоо харж болох одоо хамгийн гоё тоглолт бол одоо энд болох чинь. Тэгэхээр бас тоглолтын талд гоё. Яг одоо хуучин Монгол зурвал илүү шоу матчгээс илүү бид бас нэг тоглоод үзье. Бас хаана яваа харьяа гэдэг зүйлийг бол ярьж байгаа харагдсан. Тэгэхээр өнөөдрийн тоглолт бол маш гоё болно. За бас шинэ монголцынхаа яг бас хуучин монголчтой хүндэл үзүүлээд шоу матчд бас орж байгаа нь бол маш гоё хэрэг. Тэгэхээр одоо энэ арена цугласан үзэгч одоо Монгол ард түмэн бол яг одоо энэ тоглолтыг үзэх нэлээд л үн цэнтэй зүйл болж байна да. Тэг. Ер нь бас 16 онд чиглэлтгөө ер нь түүний араас оролцож байгаа тэмцээнүүд бас одоогийн шиг ийм чанартай одоогийн шиг ийм гоё үрдэж чадаагүй. За тухайн үед тэрвээ бас Монголын араас ийм тэмцээн болсон бол тэ бас одоо жишээ нь ядах нь гарын үсгийг авах хэмжээний ийм том тэмцээн болж байгааг учраас энэ тэмцээнд анхны бөгөөд одоо байгаа бас Монголынхны гарын үсэг тийм ээ анх удаа уулзаад ингээд зураг нь үлдсэн зүйлийг өнөөдөр бас магадгүй бид нар сэргээж байгаа гэж бодож байна. За тэгээд үүнээс хойш хэдэн ч Nomadic Master болоо үлээ тийм ээ одоо байгаа Монгол зулан Old Mongols хоёрын тоглолтыг бас ингэж анх удаа үзэх нь миний хувьд ч гэсэн түүхэн үсчих санагдаж байна. За тэгээд мэдээж Old Mongols-ийн хувьд бол цогоо NCL Machine Gun Minako Otto Zilkenberg гэсэн бүрэлдэхүүнтэйгээр байгаа. Тэгээд NCL-ийн хувьд бол одоо мэдээж Hansen coach хийж гин. Zilkenberg-ийн хувьд бол саяхан Чингис Warriors багт тоглож байгаад гараад одоо бол каст хийж байгаа. Тэгээд Minako Otto ахын маань хувьд бол бас стрим хийдэг тийм ээ. Тэгээ стрим хийдэг бас давхар одоо мэргэжлийн багт коуч хийж байгаа. 50-ын хувьд бас тийм бас мэргэжлийн багт коуч хийж байгаа. Ер нь бол цагаахын хувьд болохоор саяхан бас Clutch Gaming багт тоглож байгаад одоохондоо бол бас яг тоглож байгаагүй нь бас сайн мэдэхгүй байна. Тий. Миний одоо анзаарснаар Монголын одоо яг эра авах хуучин эра дуусаад тоглогч нар бүгд ер нь ингээд тоглоомноос холдоод энэ тенттэй өөр ингэсэн ховын зүйлсээ хийж хагаад эргээд бас одоо энэ контри ертөнцид орж ирсэн миний хувьд бас амар гоё санагдаж байна. За одоо ер нь тэгээд ингээ харахад хуучны бидний мэдих тийм ээ одоо мундаг гадаадын тоглогч нар бүгдээрээ хэсэг амарж агаад эргээд бас ингээд контрийн ертөнцид орж ирээд бас бүүм хийцэн тохиолдолд маш олон байдаг. Тийм учраас миний хувьд бас одоо хуучин монголын тоглогч нар эргээд контрийн ертөнцид орж иж байгаа нь маш гоё санагдаж байна. Хуучин монгол зүйл тэгээд одоо дээрээс нь хэлэхэд за одоо асар хэцүү нөхцөл, асар хүнд нөхцөл. За одоо тэр үед бараг Монголд олигтой бисэж байгаагүй, олигтой компьютерч бараг байгаагүй үед Азийн авраг босон гэдэг бол тэд яг юу гэдгийг одоо маш хэцүү нөхцлөөс өөрсдийнхөө ур чадвараар хаа хүртэл явсан бэ гэдгийг нь бол бид бүхэн мэднэ. Тэгэхээр юу гэдгийг одоо ингээд эхлүүлсэн зүйлдээ эргэж ирээд өвжөө болох нь бол тэдэнд бол маш гоё хүндлэл бас маш гоё мэдрэмж байгаа гэж бодож байна. Тэгээ одоо ер нь бүгдээрээ л өөрсдийн гэсэн багтаа болчихсон өөрөөсөө ингээд багийн коуч гэдэг ингээд явж байгааг нь харахад бол тун таатай байна. За Редкагийн хувьд хэдэн оноос хойш контр тоглож байгаа вэ? За би бол яг ажлын хажуугаар бол яг 16 оноос хойш яг л бас л Taipei-гийн араас бол Монголыг нэлээ үзэж за ер нь бүгд одоо контр 1-6 тоглож эхэлсэн. За яг Монголыг үзэж за энэ спортод илүү дурлаж
ингэж ирсэн. За 20 оноос хойшоо бол яг аналист, илүү коуч те яг энэ тогоонд нь юу болдог, энийг үзье гэдэг чиглэлээр ингээд орж ирсэн байж байгаа. Тэгэхээр бас ер нь одоо энэ аренад байгаа үзэгчид за ер нь тоглогчдыг яг одоо байгаа мэргэжлийн бүх тоглогчдыг бол хуучин Монголд яг юм хуучин Монголын нөлөөгөөр бол гарч ирсэн гэж хэлж болох бах. А зүгээр яг одоо байгаа аренад цуглаж байгаа залуучууд, хүүхд залуучдыг бол шинэ Монгол цуглуулсан бах. Тэгэхээр намны эхлэлийн утсыг маш гоё тавьсан, маш цэвэрхэн гоё номлол явж ийн даа гэж бодож байна те. Тэг нэмээд бас нөгөө Марахтай холбоотой жоокнод айгүй их яваад байсан шүү дээ. Марах хуучин Монголда тоглож байгаа шин дээр очиод коуч хийх юм уу гэд. Гэтэ Марах өнөөдөр ирээгүй байх шиг байна. Хүндэтгэх шалтгааны улмаас. Тэг ер нь бол хуучин Монголын коуч ч байсан, тоглогч байсан, одоо байгаа Монголын коуч гэхээр бас хүмүүс бас их гайхсан баг л та. Аль талд нь байх хэрэгтэй юм бэ гэд. Тэгтээ үс одоо шоу матч учраас мэдээж заавал ард нь зогсож бас коучийг шаардлагагүй байхаа гэж. Гэтээ хуучин Монгол зар зогсон бол маш сонирхолтой байх байсан баг гэж бодож байна. Тий, Марагийн хувьд бол одоо юу гэдгийг яг энэ спортод ямар их хайртай вэ гэдгийг бол бид харлаа. Одоо яг маш хэцүү нөхцөл 15 16 онд бол коуч гэж бас нэг багийг амжилттай гаргаж ирсэн. За мөн дээрэс нь маш хэцүү нөхцөл он жилүүдийг тууснаар одоогийн Монголыг бас гаргаж ирлээ. Тэгэхээр түүний одоо энэ тоглоомд ямар их хайртай, ямар их тууштай, ямар их мэдлэг авьяастай байна вэ гэдэг нь бас энэ дээр харагдаж байгаа. Тэгэхээр одоо энэ Монгол гэдэг нэртэй бол одоо Маратай салшгүй холбоотой. Марагийн баг нэлээд хувь Марагийн оролцоотой байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр яг одоо шинэ Монгол, хуучин Монголд дээрэс Мара гэдэг энэ хүмүүсийг бол одоо хөндлөхгүй байхын аргагүй болж байна да. Тэмцээн болж байна. Тэгэхэд одоо энэ тоглолт бол мэдээж боон нэгээр явагдах байгаа. Тэгээ энэ тоглолтод ер нь та хоёрын хувьд одоо ямар нэгэн таамаг байна уу мэдээж багууд маань яг ингээд бүх юмаа шавхаа тоглохгүй нь л угаасаа ойлгомжтой. Мэдээж илүү entertainment талаасаа бас тоглох байх гэж бодож байна. Таамаг уу? Таамагийн талаар ярилцгаа. Хэдүүлээ хамтдаа хоёр монголчуудын бас таамагийг ярилцгаа гэж. За ер нь тэгээд яг бидэд ярилцчихсэн л та арын өрөөнд тэгээд яг хуучин Монголын бүрэлдэхүүнтэй ингээд яриа сууж байхад хамгийн бэст дээрээ л үзье гэсэн. Тэн дээрээс ямар ч шоу байх ёсгүй. Бид хамгийн сайнараа тоглоно. Тэгээ өөрсдөө ямар хэмжээд байгааг нэг шалгаатгая гэж бас орд ярилцжсэн. Тийм учраас ерөнхий бас нэлээд бас зүтгэлтэй тоглолт гарах байхаа гэж найдаж байна. Тийм зүтгэлтэй тоглолт гарна. Тэгээ ер нь бол аливаа нэг шоу матч одоо ямар нэгэн тэмцээн, спортын тэмцээн бол илүү одоо entertainment гэхээс илүү яг ингээд алалцвал тэндээс нь илүү гоё entertainment зүйлүүд гарч ирдэг гэж би бол хувьдаа хардаг. Тэгэхээр за манай хуучин Монгол зүйл ямарчлээсэн одоо юу гэдэг маш удаан контра тоглоогүй. За өөр одоо коуч хийгээ явж байгаа учраас тоглолтын стил арга барилын явж байгаа нэлээд дотмог байгаа бах мэдээч. Гэхдээ шинэ Монгол зүйл бол бас илүү entertainment зүйл рүү явах болоо гэж бодож байна. Хуучин Монгол зүйлүүд илүү хичээгээ тоглох учраас яг энэ хоёрын дундаас бас маш гоё одоо тоглолт гарах те одоо илүү би бол одоо плицийг нэг хутгалчвал одоо хуучин Монголын баг хэрэг бүтчих болов гэдэг юм бодол байна. Тэгэхээр нэлээд л гоё тоглолтыг бидэнд үзүүлэх бах та. Үүнээс гадна одоо байгаа бас одоо байгаа гэж ярих юм жаа шүү дээ. Ер нь одоо Монголын хувьд гэх юм бол энэ сар Астана PGL Астанад оролцсон. За түүнийхээ араас дахиад Даллас болоо бас Европ руу шууд тэмцээндээ дуусгаад ингээд ерөнхийдөө бол Монголын хувьд топ 10-т байгаад байгаа учраас одоо маш олон тэмцээнд өргөдөөд одоо маш завгүй он сарууд явагдаж байна. За түүнээсээ ч гадна сүүлийн үед оролцож байгаа бүх тэмцээнд шүүгийн дөрөв мааж бүх тэмцээнүүдтэй хангалттай хэмжээний одоо боломжтой бүх зүйлсийг харуулж дараагийн тэмцээн дээр бол бүр миний хувьд бол бүр хожоод яваад байх бүр тэмцээндээ авраглаад яваад байх нь тодорхой болов гэж миний бодож байна. Монголын хувьд бас манай одоо 2024 оны буюу өмнө жилийн Nomadic Masters-ийн авраг байгаа. Тэгээ ер нь яг тэр өмнө жилийн Nomadic Masters аврагалснаас хойш ер нь бол бас ер нь одоо олон улсад яг угаасаа л ер нь амжилттай явж байсан. Nomadic Masters аврагалснаас хойш ер нь бол одоо амжилт нь илүү ихссэн гэж ер нь харж байгаа. Тийм ер нь яг Nomadic Masters төрүүлсний дараа шууд дараалал нэг тэмцээнд төрүүлсэн. Тэгэхээр Монголын одоо юу гэдгийг Nomadic Masters-аас яг одоо юу гэдгийг лангийн тоглолт, тайзны тоглолт, үзэгчдийн дуу чимээ одоо илүү сандарч байдаг. Тухайн зүйлсүүдийг давхад нэлээд хэрэг болсон гэж бодож байна. Ямарчд байсан Nomadic Masters монголчууд бол хэрэгтэй байсан уу хэрэгтэй байсан гэж үзэж байна. За манайха Techno иржээ. Techno is back. Тийм шоу матч маань Techno хүлээгээд ер нь хүлээгдээд байгаа. Тэгээд аренад үзэгчдийн маань уур амьсгал бас маш гоё байна. Одоо ч ер нь бол бас ирэхэд оройтойг байгаа учраас бас ирээд шоу матчаа финалынхаа тоглолттой хамт үзээрэй. За одоогийн байдлаар бол манай арена дүүргэлт 80% байна. Ганц нэг судал үлдсэн байна. Ер нь бол
плейд бас зарагдаад дууссан гэж би сонссон. Тэр өнөө. Фэн зон дууссан. Одоо энгийнийг бас ер нь бараг хаах гэж байгаа. Аа. За тэгвэл өнөөдрийн хувьд гранд финал маань best of 1 шоу матчийн араас үргэлжлээд тоглолт маань явагдах болно. Гранд финалийн тоглолт бол араас нь явагдах байгаа. Big болон Heroic багууд тоглохоор байна. Тийм тэгээд одоо энэ яг үзэгчдийн насжилтын хувьд ч гэсэн нэлээд гоё болцсон байна. За одоо юу гэдгийг илүү биднээс дээш үеийнхэн ч гэсэн Counter Strike гэдэг тоглоомыг илүү үзэж, шимтээ үзэж, за бас хүүхдүүдэд дагаад үзсээр байгаа одоо Монголын фэн болсон нэлээд олон хүмүүс бол харагдаж байна. Тэгэхээр одоо Монголын одоо өөр нөлөө ямар их байгааг бол энэ арайны дүргэлтээс бас харж болно л гэж бодож байна. Эсвэл нөгөө 8 настай болчраас 80 настай буурлагддаг хүртэл бараг үзчихлээ. Жохон хүмүүс зөндөө байлээ. Өчтөр бас нэгнийх нь эмээ бас үзчихсэн. Кулстэй ээж үзчихлээ. Тэгээ ер нь үзэгч тал их гоё боромсгалтай байна. Тэгэлгүй яах вэ? За үүний араас бас дуулах сайн мэдээ гэвэл Монголын одоо хүчээр тийм ээ Монголын энэ гайхалтай одоо хожлуудын араас одоо зургтын нэвтрүүлэг те одоо олон нийтийн хэрэгслэр энэ e-sport гэдэг зүйлийг маш зөвөр ингэж одоо таниулсан. Үүнийхээ ачаар одоо гэртээ зүгээр л контр тоглолдог те авьяаслаг хүүхдүүд одоогийн байдлаар ингээд тодорч гарч ирээд эхнээсээ ингээд актем багууд руу ороод за мөн одоо том корпорацууд ч гэсэн бас e-спортын салбар руу шилжиж энэ баг залуу насны мундаг тоглогч нарыг гаргаж ирж байгаа нь миний хувьд бас сайн мэдээ гэж бодож байна. За тэгэхээр яг одоо шинэ Монгол болон хуучин Монголын маань шоу матч эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа тоглолт руугаа шилжицгээе.
За ингээд их хүмүүдэд үзэгчтэй Mongols versus Mongols гэсэн тоглолт эхлэхэд бэлэн болж байна. Энэ бол яахааргүй энэ тэмцээний хамгийн онцлог, хамгийн торгон агшин өнөөдөр гарч иж байна. 2016 оны Mongols 2025 оны Mongolsтэй 9 жилийн заагийн одоо 2 өөр генерашны төлөөлөл ерөнхийдөө бол явж байна. За маш гоё тоглолт гарч ирэх бах. Mirage гэдэг map, best of 1. За дээрээс нэмэх нь бас
одоо багуудын ярьж байгаагаар бол ерөөсөө тийм нэг шоу матч хэлбэртэй биш жинхэнэ одоо алцэл гэдэг л зүйлийг ярьж штэ. Ер нь бол яхаарахгүй шоу матч өгөх юм бол бас яг манай Ариал болон за тоглогчдоос ярилцсан. Хуучин өмнөх тэмцээнүүдийн шоу матч өгөх юм бол нэг одоо хөгжилтэй маягийн тий голоор нэг элдв босын раундууд орж ирдэг, жижиг болгодог, том болгодог, раунд нисдэг гэдэг ч юм уу. Тиймэрхүү байсан бол энэ удаагийн шоу матч бол шал өөр. Хоёр баг өвдөх юм бол аль аль талаас бүх потенциалаа гаргаад бүх одоо чадлаа гаргаад хоорондоо жинхэнэ халуухан лан тоглолтыг яг одоо хийхэд бэлэн болсон байна. За тэгээд мэдээж би нэг хүнд shout out хүргэе гэж бодсон эрхэм мөндөд үзэгчтэй 2016 оны Монголд энэ бүрэлдэхүүн IEM Taipei гэдэг тэмцээн дээр гарч иж хахад Монгол Counter Strike гэдэг зүйлийг олон нийтэд таниулахад маш том хувь нэмрийг оруулж ирсэн. Өөсөндөө баярлалаа. Одоох яхааргүй тухайн үеийн Монголцын тоглолтуудыг амар урамтай маш гоё тайлбарладаг байсан. Сая цогоо ах бас имээ санд бараа гараад ирж байгаа. Зарим хүмүүс бас мэдгүй ч магадгүй те. Цогоо ахыг өгөх юм бол яг хуучин бол имээ сандал цогоо гэдэг нэрээр бас маш алдартай болж байсан. За одоохын яг тайлбар тухайн үед бол яг энэ хүү нэгжлэг бол гаргаж ирж байсан. Сая тэг сандал бараа гараад ирэхэд юурыг татаад унагч байна. За яхааргүй тэгээд яг л одоо хамгийн гоё хайлайтууд хамгийн гоё тоглолтуудыг бол өөсний тайлбартаагаар бол тухайн үедээ бид бол шимтэн үздэг байсан. За тэгээд өнөөдрийн тоглолтын дээр мэдээж одоо IJL-үүдийн дуэл, Open дуэл, Zilkenberg 910 гэдэг дуэл хэрхэн яаж гарч ирэх вэ? Machine Gun болон Blitz хоёрын одоо ухаанаа уралд туусан тоглолтууд хэрхэн яаж гарч ирэх вэ гэдэг бол үнэхээр сонирхолтой байна. За map-ийн хувьд бол бас юу гэдэг одоо нөгөө өмнөх 2016 оны Монголынхан бол мэдээж одоо Cash гэдэг map дээр бол Азтай алдартай байсан. Тэгэхээр за тэр map гарч ирэх болов гэсэн. За мэдээж нөгөө тэмцээний зохион байгуулалтын одоо энэ нөгөө Cash гэдэг map чи яг Active Duty map pool дээр байдгүй. Workshop руу орсон учраас тэрэн дээр бас нэг жоохон төв байсан болоо. За ямар ч байсан хэдүүлээ яг одоо энэ хүү Монгол гэсэн тоглолтын өмнө за нэг бичлэгийг үзцгээе. Ямар шуухан тоглолт гарч ирэх хэдүүлээ тун удахгүй эргээд уулзъя. Тусгах гэдэг нүгөө юу? Бараг л нөлөөс тусах чинь. За тэгээд бас яг өнөөдөр хүрэлцэн ирж амжаагүй байгаа нэгэн одоо маш чухал хүнийг хэдүүлээ бас мартах ёсгүй. Энэ бол 2016 оны Монголын ард зогсож байсан амжилтыг нь бас атгаад явж байсан. Яг одоо 2025 оны Монголын ард нь мөн адил тулгуур төшиг болж явж байгаа нэгэн ирхэн байгаа. Энэ бол Мара! За Мара гэдээ өрсөн чинь баг гараад ирж байгаа болов уу очоо. За Марада үнэхээр маш их баярлалаа. Яг харахгүй одоо өнөө цагийн Азийн одоо Монголын үед гэх юм бол зөвхөн Монгол гэдэг улсаа төлөөлж байгаа биш бүр Аз ТV-г төлөөлдөг ийм том баг болсон. Одоо ерөөсөө Азийн Counter Strike дээр бол Хятад Монгол гэдэг хоёр орлол хамгийн идэвхтэй байж байгаа. Тэгээд Хятадын баг тамирчид хүртэл одоо сүүлд нөгөө орцчихсэн тэмцээн дээрээ Монголынхондоо баярлаа гэдэг тэр үгийг бол оруулж ирсэн. За Малайзийн одоо тоглогч Казагийн өд ч гэсэн өгж байгаа ярилцлаган дээрээ бол ерөөсөө л Монголын ач тусын одоо үүднээс энд биднэрт одоо ийм гоё боломжууд гарч ирж байна. Ийм нэмэлт слотууд орж иж ин гэдэг яриаг бол өгж ирсэн. Тэгэхээр яа харахгүй Азийн Counter Strike-ийн нүүр царай төлөөлөл болсон ийм залуучууд байгаа. За тэгээд өнөөдөр хэдүүлээ энэ хоёр багийн хоорондоо тоглохыг бол харахад их гоё байна. За тэгээд энэ одоо тоглолтыг бас кастинг гэдэг өөрөө гоё нэр төрийн хэрэг байна. Тэ? Яг хоёр Монголд за хуучны өвчин Монголд болон за одоо яг энэ хүү Азийг тэргүүлж байгаа дэлхийд нэрээ гаргаж байгаа Монголд хоорондоо энэ тоглож байгаас түүхэн мөч байгаа тийм шүү дээ, тэ? Энэ бол бас тэр багийн гар тавих мөч бол биш. Энэ хоёр баг за хуучин бүрэлдэхүүн одоогийн бүрэлдэхүүн ингээ яг нэг доор цугулцсан, өөдөөдөөс хараа суудсан, халаагийн тоглолт хийх бэлэн болсон байгааг одоо үзээ сууж байгаа бид нар бас нэг бизнесний бас одоо азтай хүмүүс юм даа гэж бодож байна.
Тийм байна. За тэгээд тун удахгүй тоглолт маань эхлэх байх. За түрүү нөгөө хин цогоо сандал авч гарч ирэнгүүтээ Сэнзүүгийн урд үлдээсэн. Сэнзүүтэй сандал дээр сууцаад хаалгаа эмээ сандал гэдэг одоо хаалгыг болол Сэнзүү төгсөн байгаа харагдана. За энэ чинь за цогоо хол өөрөө сууцсан юм шүү дээ. Тийм байна. Сэнзүү сууцсан байгаамаас. Тийм байна. За өнөөдөр эмээ сандал дээр хэн алах нь харцгаа хийдүүлээ. За Монголын хувьд бол мэдээж одоо энэ жил Austin Major тэмцээний шууд stage 3 руу орж байгаа. Сүүлд орж байгаа тэмцээнүүд дээр бол одоо маш гоё амжилтыг үзүүлээд явж байна. Манай залуусын хувьд бол тун удахгүй Астанад болох тэмцээнд одоо оролцсон. 5 сарын 7-нд ерөнхийдөө бол Казахстаны Астанаг зорихоор байгаа. За тэнд одоо мэдээж дэлхийн шилдэг багууд хуран цуглаж байгаа. Ер нь бол одоо яг 2025 оны бидний мэдж байгаа энэ Монголын хувьд бол бас ингээд тэмцээний араас тэмцээн ингээд ерөөсө залгуулаад яваад байдаг болсон. За Астанагийн тэмцээнээ дуусгангуудаа IEM Dallas руу явна. IEM Dallas дуусаад шууд бидний одоо Austin Major эхэлж байгаа. Тэгэхээр ер нь бол ерөөсөө зогсоо зайгүй яг нөгөө Counter Strike сонирхдаг одоо үздэг хүмүүсийн хувьд бол ерөөсөө байнга л одоо яг нөгөө S-tier түвшний тэмцээнийг бол Монголын тоглолтуудаар хэвдүүлээ үзэж байгаа. Тэгэхээр яхаар одоо биднийг үзэх юмтай байлгаж ингэж байгаад бол маш их баяртай. За дээрээс нь одоо Чингис Warriors-ийн маань бол Major тэмцээн шалгарсан. Тэднийхээ тоглолтуудыг бас хэвдүүлээ шимтэн үзэх байх. Тун удахгүй Austin Major дээр Монголын түүхэнд анх удаага 2 баг Major тэмцээнд орж байгаа шүү дээ. Энэ удаад бол бас яг нэг түүхэн одоо юг зүйл бүтээсэн багаар бол Чингис Warriors баг бол гарч ирж байгаа. За Монголын хувьд бол бас өмнөх Major дээр маш том амжилттай гаргасан тий. Шүүгийн дүр хүртэл яваа. За тэгээд энэхүү удахгүй болох Major дээр шууд үндсэн за эхний шат руугаа гарч ирсэн бас. Удахгүй бол 2 Монгол баг маань Major тэмцээн дээр бас нэлээд гоё тоглолтуудыг бол гаргаж ирэх байхаа. За хэдийгээр одоо өвжи Монгол зэхэн гэж ярих ба тий. Одоо өвжи Монгол зэхэн маань ер нь бас юу яаж байгаа яг одоо ингээд идэвхтэй тоглоод явж байгаа хүн хэдийгээр байхгүй байгаа ч гэсэн харин юун дээр бол одоо нөгөө айл аль нь ингээд нэг юм багийн коуч болцсон. Багийн ард нь ингээд зогсож байгаа юм хүмүүс байж байгаа. Тэгэхээр одоо Minnesota, Machine Gun, Mara, NCL ер нь бүгд л яг энэ e-sport дээр гараагаа эхэлсэн. Одоо ч гэсэн энэ e-sport хайртай дуртай зүйлтэй бол ингээд арын албанд нь менежмент нь гэдэг ч юм уу те коучинг байршлаар гэдэг ч юм уу ороод мэддэг чаддгаасаа дүүнэртэй хуваалцаад ингээд дараагийн залгамж халааг айгүй гоё бэлдээд явж байгаа нь бол бас бахархууштай. За яхахгүй Монгол цагийн хувьд гэх юм бол за хуучин өвжи Монгол цагийн хувьд гэх юм бол яг тухайн үед бол яг Азийн Counter Strike-ийг нэг алхам ахиулж ирсэн шүү дээ. IM Taipei маш том тэмцээний аврагыг авч байсан. За тэгээд араас нь бас нөгөө нэг Asus ROG тэмцээний аврагыг авч байсан. За яг тухайн үед бол яг Монголын за Аз гэлтгүүр нь бол яг харахгүй Монгол дотор маш том одоо нэг алхмыг ахиулсан гэж би бол боддог. Тухайн үед бол яг e-sport гэдэг төрөл бол бас яг хараханд дэлгэрч хэмжээг байсан те хүмүүсийн хувьд хэм бол энэхүү e-спортын төрлийг спорт гэж нэрлэхгүйгээр ерөн зүгээр тоглоом гэж ойлгодог байсан. За ямар ч гэсэн энэхүү одоо e-спортыг нэг түвшин ахиулсан. Яг одоо тоглолтыг эхлүүлэх бэлэн болжээ. За ингээд үзэгчтэй Монгол versus Монгол худагны раунд эхлэхэд бэлэн болсон байна. Яа, за тийч эмзэний энэ чи баг хөөе 6-гийн эсрэг 4 яваад байгаа юм шүү. Эмзэний чи 910 он ухаан ишж байгаа харагдана. За талаа шийтгэхэр болсон. За эмзэний сахилгагүй. Өвчм бас нэг гой сонирхолтой зүйл гэх юм бол эмзэний өөрөө одоо жоохон бахта Зилкенбергийн тоглолтыг айгүй хүздэг. Зилкенбергийг өөрөө шүтдэг. Тэгээ өөрийнх нь тоглодог нэр нь Аюш Берг гэдэг нэртэй тоглодог байсан гэж ярьдаг. Одоо яг л өөрийнхөө одоо шүтдэг байсан тоглогчийн өөдөөс гараад ирсэн. Тоглоно гэдэг бол бас маш гоё дүр зураг харагдаж байна да үзэгчтэй. За өвчм Монголын бас тоглолтын өмнө бас ярьж байхдаа ер нь бол за тоглолт гэсэн үзэгчтэй нэг сайхан алга таши. За эндээс 16 оны Монгол зэх. Одоо энэ хоёулаа нэг багаа одоо яаж за Монголынхан гол эзэлсэн Монголынхан зөрүүлээд чи голоос байлах гэдэг Монголынхан ингэж байл ингэж одоо тайлбар явах хэрэгтэй. За эндээс ер нь бол контакт бол үсээгүй. За нэг зүйлийг анхааруулж ирэхэд бол энэ хоёр баг ямар ч одоо тийм жүжиглэлт байхгүй шууд л зүгээр үзэлцээ гэж байгаа. Хин нэлүү вэ? Хин хиндэ хичээл заах юм бэ өнөөдөр? За Синзүүгийн контактууд ороод ирсэн байж байгаа. Гол ерөнхий байлдаа орж ирсэн. Техно цагааг ургасан. Техно 2 кил. За ичнэс эмзийн фликсийн бодлоод ороод ирсэн байж байгаа. Minnesota ганцаараа үлдсэн. За шууд уушаа тэр чигээр энэ ямар хайр байхгүй үзэж байна бас.
хөдөлцөөлөхгүйгээд ороод ирлээ бүр. За шууд өөдөөс нь байлнаа. Юу энэ юу болоод байна хөөе. Урд гараас гэрөө бэйтэлж өгч шít багийнхандаа. За сүүлийн тоглогч дээр бас нуруугаа харуулаад тавьсан л буудалтыг нь алдуулаад байгаа харагдаад байна. За ингээд гарбууны раунд Монголц руу. Монголц руу гэдэг ба шүү. Явлаа. За 1-0. За яг одоо сервер дээр бол Old Mongols, Дэм Mongols гэсэн байгаа юм. Old Mongols гэдэг үү. Одоо нэг Old Caster гэдэг юм. За, гарбуу. Ерөнхий сайжруулсан өөдөөс нь MP9-тай MT раунд гараад ирж байгаа юм байна. За мэдээж Mirage гэдэг map бол одоо бас хамгийн урт удаан түүхтэй map-уудын нэг голд шууд байлдчих гэсэн. За энэ тоглолтын дотор бол одоо мэдээж машин ганы код орж иж байгаа бол Senzu 910. За Echo раундн дээр нь энэ удаа машин ган ганцаараа үлдсэн. Яа. Гол гарахгүй нэ. За ер нь бол нэрээ хайр байхгүй үзэх юм байна. Харин тийм нэлээд бас агрессив үзэж шүү өөдөөс. Шуушхаж орж ирээл бүгдийг унгаад байна. Яа харахгүй. Яг л. За одоо ахнар хичээл заах цаг болсон баха энэ раундн дээр. Бай раунд орж ирнэ. За гол руу ерөнхийдөө бол энэ агрессив тоглолтуудыг бид нар маш их. За энэ нүүрний хөөрлөгийг 2 ондоо явж байна шүү дээ тий. Old Mongols-ийн нөлөө сервисээр ялцсан тийч Senzu инээдсэн сууж байгаа харагдаж. За 5 АК. За Blitz ер нь бол гарахгүй нэ гол руу гоо. Йоо Blitz. За шууд 5-9-2 болсон. Машин ган Zilkenberg. За машин ганыг нэг л орсон. Машин ган. Яа. Хоёр дахь кил бас уг нь эвгүй орж ирж байна шүү. За Ramper бол бас гоё орж ирлээ. За мэдээж одоо хуучны бас тактикуудаас машин ганы кол дээр орж ирвэл те. Харин тий. Хамгийн сүүлчээс 17 онд тэмцээнд орсон. IM Oakland-д орсон гэж ярьж байгаа. 8 жил өнгөрсөн биз дээ одоо. IM Oakland. IM Oakland дээр чинь нэрэ Mirage дээр хиний цогоогийн их гоё юу байдаг штэ. 1-3 highlight байдаг. Cloud9-ийн өдөөс. Тийм Cloud9-ийн өдөөс 1-3 байдаг. Саймарч байсан дахиад гол бол гандам өрхөө гараад ирсэн байгаа харагдан да. За гарбуутай гэхдээ за Techno Smoke-н дээр тулцсан байгаа гэдэг машин ган Smoke-ны ард нь хүлээсэн. За ерөнхийдөө бол талаа хаяад гол руугаа нэлээд анхаарсан байгаа харагдаж байна. За Динглийн ганган буудалтууд ороод ирэх юм бол бас гоё байна да. Senzu байлдаад ихсэн. За энэ тоглолтын ургаах хөгс ургаасан. NCL Minnesota 1 кил оруулсан. 910. Ой. За бид 2-9-ийг хэмзэний ганцаараа 3-9-ийг явж байгаа юм. 2 улаан хүн байгаа. За шортын тогтолцоо байлдаад эхэлсэн. Ямар ч тач Minnesota-г ургаасан хүний мэдээлэл авсан байж байгаа. Бомбтойгоо тэр чигээрээ гүйчж байна. За машин ган. Хэмзэний тулаан гарч ирнэ. Яа гэдэгний раунд орж ирсэн. За гарбуутай раунд байсан шүү дээ сая ч юм уу. Тоглолтын тооны ярьцаа 3-1. За гарбуунууд бол үнэхээр гоё орж байна. За мэдээж багийн хувьд хамгийн сүүлд 2017 онд багаараа тоглосон ч гэлээ залуучууд маань тоглолтыг бол сайн хийж байгаа. Байнгал бэлтгэлтэй, байнгал тоглож байгаа. Мэдээж хайртай дуртай зүйл учраас тий. За Senzu энэ даан дээр дайраад цогоо бариад авлаа. 910. Коннектор дээр хүндэт цуцгаа гараад ирсэн Senzu 2 дахь гил зилг. За please энэ даа дээр ямар ч байсан Ramp руу шахаад нэгийг унагсан. NCL Zilkenberg 2 за зилг Senzu унагсан. За коннектор Smoke дээр шахаад ороод ирж байгаас яа. Имзэн яг л барьсан зогсож байна. За Zilkenberg 1-3. Бомба авна. За энэ сүлийн чимээг сонсон байж байгаа эмзэний шууд тулсан. Хөөй! Хөөе! 1
Сая хараагүй 4-3 болчихлоо тий. Скоплцсон явж байгаа баруун талаар нь тэр чигээрээ явчлаа. Яа. За энэ ч нөгөө хүүхэд насны өөрийнх нь шүтэн гээгүй мүү гэж одоо. Энэ харсангүй ягаар. За сая Монгол 16 оны Монгол зохион бол өөрсдөө бүгд Зэлкэнбергийг дэлгэцийг харж байгаа маа. Хүн болгон гайхаж байна шүү дээ сая. Хаанаас гараад ирв? 4-1. За Heroic-ийн тоглолт гараад ирсэн байж байгаа. Цогоогийн диигэл. Голоос машин ганы АК. За буудалтай алдсан. 3 раундын зөрүү. За 910 цогоог нь гачиж байгаа юм байна. За машинган Омпиг нь бариад авсан. Синзугийн энэ сэлийг унгачиж байгаа юм байна. 4-9-3 1 минут 5 секунд хугацаа үлдсэн. Машинганы буудалд гоё орж ичэндээ 2 тоглолт шиг унгачлаа. Блиц. Зэлкэнбергийн диигэл. Яа. Сая өсөрж явахдаа нэг дарцсан болвол за тэгэл бас л. Бүгд өрлөг хүчнээс аль баг нь мейжер явах юм байл болох байлаа да сая. 3-9-3 45 секунд. За Синзугийн байршил. Синзу ерөнхийдөө бол энэ байршил дээрээс тоглолтыг оруулдаг. Дабл оф гарч иж байгаа үед гэсэн Эмзиньо машинганыг унгаасан. За их л гоё тактик орж ирэх гэж шиг байна да. Синзу мэдэрсэн Зэлкэнбергийг унгаагаад сүүлийн тоглогч Миннесота. За буудалтай алдсан. Энэ дээр нь шийтгэж чадах уу? Дахиад буудалтай алдсан. Миннесота 1-3-аас 1-2. Яа, Блиц байрандаа байж 5-1. За Heroic-ийг гаргаж ирээд бас эвгүй үзчих шүү. За 4 раундын зөрүүт болоод ирж байна. Монгол цэхний хувьд хэм болоод яхаарахгүй өвчийн Монголцыг бол оруулахгүй байна. Ер нь бол гол дээрс байнга нэлээд агрессив тоглолтууд бол гарч ирээд байгаа харагдаж байна да. За тоглолтын 7 дахь раунд орж ирсэн. Аль аль талаасаа бүтэн баята. За энэ баятаар авд гоё шүү. Зэлкэнберг буст гаргасан байж байгаа дургасан. Блицийн бодол цогоог бариад авч байна. За энэ сайтны смокн дээр 910 Зэлкэнберг хоёрын опын тоглолтуудыг л хараад байна да. 910 энсэлийг ураасан. Араас Зэлкэнберг энэ раундд илүү Тэкно. За Тэкноодээс нь машинган. За энэ ч гой гой дүгэлүүд гарч ирж байна да. 2-9-2 Зэлкэнберг. Яа. За ойрхон байлаа, nice try. За энэ тоглолтын дээр бас яг өвчийн Монголцын нэрийг дуудаад тайлбарсан ч бас нэг амар эвгүй санагдаад нэлээд амар сандрал орж иж мөрөөд нэг үе над дээр амар гоё санагдаад кастн дээр яваагүй нэрнүүд. За Зэлкийн хувьд бол бас сүүл Чингис Оройч дээр тоглоод ерөнхийдөө бас форм бол байгаа. Чингис Оройч хамгийн анхны гарч ирсэн бүрэлдэхүүн дээр Зэлкэнберг мэн тоглож ирсэн. За энэ сэлийг гэх юм бол одоо Ханс Esports багийн коучор Хөш 910 бүр амар сериусны тэмцээ. Нөгөө раунд алчингуудад ингээ гараа зангитаад нэг монитор дээр лугаа нэг жоох яадаг. Яг нэг тийм үйлдэл орж ирэх чинь яах чинь сая. Яг л үзэж байна да хоёр Монгол. За яхахгүй энэ шоу матчийн хувьд бол мэдээж Misan Nomadic Masters Spring 2025 тэмцээний хамгийн гоё одоо маш олон хүмүүс энэ тоглолтыг үзэх гэж бол хүрэлцэн ирсэн байгаа нь бол ойлгомжтой. За энийг залгуулад биднэрт гранд финалийн тоглолт байж байгаа. Big болон Heroic багуудын тоглолт. Боо таваар явагдана. За эндээс нэг гоё бэлэн тоглолт орчих гээд байгаа юм уу гэсэн. Энэ яг л Blitz урагшаага дайраад явдаг тоглолт орж иж байна да. Ерөн сэтгэлийн энэ тоглолт бол Blitz-ээс их орж ирдэг. 910-аар мануулж агаад. За Эмзиньо дуусгах жагаа л гүхэндээ тий. Эмзиньо Агийн сайтн дээр хамгаалаад байдаг. За байршлууд бол бас
За, Синзүүгийн буудал цагаан унгаас нь дабл оф гараад ирсэн байж байгаа. Синзүү ихэвчлэн Б-дээр тоглодог хүн бол одоо 10 руу ороод ирсэн байж байгаа юм байна. За, нөөсгөө борж ирсэн. За, энэ чи яагүй баха. Бас 3-аа дараа л гүйж юм. Утга гаргаалгүй ч. За, ер нь раунд бас нэлээд холдоод эхэллээ. Машин ган тоглолт эхэлж байхад ярьж ирсэн 8 раунд авчих юм бол болно л гэж хэлсэн. За дабл автер раунд гарч ирж байгаа юм байна да. Энд Монголцоос бол 910-902-оос. За өвчин Монголцын хувьд бол Rifle-ууд 5AK. За гол дээр дайрхыг нь барьж ягаад контакт үүсэх юм бол урагшлая гэж. За флаш нэр гарах нь. Ото флаш барьсан. За голын гар. Яа, за энэ голын хамгаалтан дээр ч плиз 910 Синзүү гэсэн 3 тоглогч бол үнэхээр батны хамгаалтыг л оруулж иж байгаа харагдаж байна. Плиз тэр чигээрээ дэрсэн. Модо таун дэжтэй гарч иж байгаа. Менес отог ургасан. Зилкенберг ганцаараа. Юу вэ? Хэрэг авчлаа. Ямар гоё ороод ирвэ. Гайхлаж бисээ. Бүр шок. Бүгд шок сая бол. За Зилкенберг нэг эсрэг дөрөв. За энд юу хийх гэдэг нь өөдөөс нь Техно. Зилкенберг. За 900 дооч. За хариуг нь авсан. Олд хамаг анхаарал хандуулж явах зур Паласаар нэг хүн сэмхэн гитэж ирээл. Утга шүүг явчлаа да. Одоо имзинов цогцсон уу? За гоё. Яг л яриад байсан юмнуудаа хийж ин да. 8-1. За одоо харин раундынхаа зөрөглөө ойртуулмаар байна да. Техно бац явж ирвэ. За шууд Б-ийн тоглолт орж ирэх гээд байгаа. Яа, за гинцээ энсээ шууд гараад ирж байгаа. Йоо, за Синзүү ч бүр матар авцсан энэ чи. 3-9-2. Машин ган. Менес отто. Хоёулах нь алдсан. За цаг бол хангалттай байгаа. Буцаад ерөнхий гол юм уу хаарууга зүглэе гэж юм да. За Синзүүгийн матар руу орж ирнэ гэдэг угаасаа хэцүү харагдаж байна тийм. Өсрийн матартаа байвал орж чадахгүй юм. Ойрын зан дээр энэ буу бол нэлээд өп юм байна л да. За энд Симзиньо map control авал урагшаага явсан да. Машин ган. Ямар тач хамтдаа тоглоё гэсэн. За коннектор утаа оруулж байгаад эндээс шортороо тоглох юм да. 910. Эндээс яах вэ гэсэн. За байршлууд ерөнхийдөө их сонирхолтой болж ирж шүү. 910. Миннесота бариад авчихсан. За машин ганы мэдээлэл одоогоор байхгүй байгаа даа хаа. Машин ган. За 1-3 29 секундын хугацаа үлдсэн. За 910 ч мэдээлэл аваад яваад байна. 25 секунд. Яа! За 1-1 18 секундын хугацаа цаг давчуулж байгаа. Машин ган. За 13 секунд дээр тэр чигээр урагшаа явсан. Улаацсан байж байгаа гэдэг мэдээлэлтэй байгаад байна. Яа. За зэвсдэгч ягаад байна. Эго клач алдгаа төглөө шүү. За тоглогчдын суудлал бол бас л одоо энэ гадаадынхан гайхаж байгаа хөө. Энд ч одоо бас орон хил дээр явж байгаа. За тоглолтын тооны харьцаа 9-1 8 раундын зөрүүтэй болсон. За шууд Андрей төрж ирээ. За зөөсөөрэл шотган барил. Зилкенберг Блицийг унгаасан энэ раундын дээр за Миннесотач тэр доошоо ямааргүй л байна да. Яваа. За Имзиньо.
Тэр чигээрээ смок руу ороод явчихж байгаа юм уу? За тэр палас дээр нэг хүнтэй тулах гээд байх шиг харагдаад байна да гэсэн Зилкенберг хэмжээнийг унгасан. 910. За машинга ер нь нэлээд сэмхэн алхаж орж ирж байгаа. За энд бүр фланкны араас фланк гэдэг тоглолт явах гээд цосчоо. Яг л гэдээсэн да энийг угаас. Апс тэр чигээрээ дайрцсан байсан. За Миннесота ганцаараа үлдлээ. Аката 910 опта. За энд ноускоп бэлдсэн байгаад байгаа юм уу? Яа. За байж гараа нэг эсрэг нэг. Энэ раунд хаашаа явах уу? За Адер бомб плант хийж байгаа харагдаж байна. Триплийн ард бомб тавьсан. За Миннесота. За Сензугийн үдх юм бол шортоор орж ирж байна. За бомбон дээр Салгаагүй. за яа. Энэ матруур. Яа, энэ богоор бас ийгүй энэ да. За барсангүй. Хийсэхгүй ямаас. Бүгдээрээ нийлээд барсан. Хамаг гаргаад үзлээ бид хоёр ч гэсэн те. За энэ ч гэсэн Сензу бол элдвтэй байна. 11 болчих. Яа. Дайрас болох раунд. Раундын зөрөөч бас чан гарагдаж байна да. За хоосон хорон зайнуудыг бол амар ашиглаж явж байна да. За бэрүү. За дэлгэцэн дээр мэн дүрс мэн байхгүй болцсон байгаа. За ороод ирсэн. За энд скаут гараад ирсэн. Хүү хідэн оп бэ? 3 оптой 1 скаут. 1 Zeus. Тэнд юу болоод байна яа? Смокон дотор орж ирсэн. Яа, энэ Зилкенберг 912 өстэй. За Зилкенберг төгнө. Хүү! Яг зэрэгцээд смокон дотор зогссон байсан. Зилк ахыг өөр өнөөдөр яаж Яа, за гоё гинэ би. За please оп гараад ирсэн. Унсан 4-9-2. Энэ раундыг өвжи Монгол цэг 2016 оны Монгол цэг авах хэрэгтэй байгаа даа. 12-оор байраа солжвол. Эмзиньо. За унсан машинганы буудалтай амжилттай. Сензу ганцаараа. За Сензуш нилээ сахилахгүй байсан да. За унжа 12. За 8 раундын зөрүүтэй байр солигдож байна. За баг ахуй дээр бас дотроо нэг нууцгаа өвчи Монгол цэг 16 оны Монгол. За гоё өвчи Монгол цэг жоохон дэмжих тал тавиад байна шүү. За мэдээж тэгээд өнөөдөр бас цаг заваа гарган хүрэлцэн ирсэн эрхэм мөндөд үзэгч та бүхэндээ бүгдээрэнд нь маш их баярлалаа. Энэ мөчийг Counter Strike үздэг, e-спортод сонирхолтой, цахим спортод тайлтай хүн болгон өнөөдрийн энэ тоглолт, өнөөдрийн энэ өдрийг бол одоо мөнхөд санан дурсаж гоё дурсамж болгож ярина гэдэгт бол итгэлтэй байна. Заалгаа ташил та нар ч одоо. Одоо нөгөө лайваар лайктар гэж уурладаг байсан. Одоо алгаа ташил. За 12. За шуудагийн тоолт. Фейк. Маш тэнд юу болоод байна яа эмзэн явж бас. За энэ ч өстө чиг матчмейкингийн тактик явуулчихлаа шүү. За гол нь хизээ мэдэх вэ? Харин тий буцах уу? Ситиг хоёроо буцах уу? За хизээ мэдэх вэ? Ситиг хоёр буцуу тийчээ бүрстэй инээсэн ганцаараа Вегийн сайтн дээр. За китгүй юм байна штэ. За нэг эсрэг дөрөв. Апстер нуугдсан байгаад байгаа. Молит за смок бол байгаа юм байна. Нэг асуудал цаг нэлээ явцаа. 10 секундын дефьюз оруулах гэдэг. За шууд нийт за раунд авсаа. Яа. Бажгаар авсаа гэж чи юу вэ? Яа. За салгачиж байгаа юм байна. Ой, сая бас мэдхгүй ямар удаж байна те. Тэглээ.
За мэдээж нөгөө энэ одоо аренагийн саунд чимээ одоо бидний одоо энэ хөгжөөнд дэмжиж байгаа нүргийн дунд бол бас тодорхой хэмжээнд төрөлцсөн байж магадгүй юм. За молотоо явах гэж. Аруу 3 7 раундын зөрүүтэй болсон. За шууд форс гараад ирж байгаа юм. За голлоо дөрөнд тоглож гарч ирээд гол дээр байлт ил гэж үзэж байгаа юм байна да гэсэн. За коннекторлуу технош хадаа цогоо имээс андал цогоог 2 кг орж ирж байгаа. За зүрүүлээд димзэрэ тэрэлж чадах уу? Плейс унгаад өгч байгаа юм байна. Машин ган коннектор дээр смокон дээгүүр захлаад голын үнийг харах гэдэг. Плейс смок руу буудаад байгаа. За имси ямар ч байсан инсэлэг өнгөрсөн. За плейс дахиад коннекторыг бариад авч байгаа. 2-9-3. За бомбтой тоглож хойшоо татсан. Энэ зур харин нэг хүн коннектороор түлцсэн байж байгаа гэж байна. За Зилкенберг Сензуг унгаад 2-9-2 боллоо. Эмзиньо Плейц өөдөөсөн Зилкенберг Миннесота. За Эмзиньогийн байршил бомб плант хийсний дараа л ерөнхийдөө нэг эвгүй тоглолтыг үзүүлэхээр харагдаад ах шиг байна да. Зилкенберг. За үзэгчтэй чимээгүй байцгаая. Дахиад зилэх тоглолтоо үзцгээе. За эргэж харсан ямар тааш. Сая маркетинг хүний хүлэн чимээ гарч байгаа. За чи Плейц нэгээс нэг Зилкенберг Плейц. Яа. Плейц. Чад. Яа тийчээс ойрлоо загж. Багийнхыг гайхлаа сая. 900 орог шоконд ортлоосаа. За нөгөө раундын төгсгөлд хуруугаараа цогтөг хүн чинь сая бол бүр 70 хацтай явж гин. Плейц. Ер нь түгээмэл харагдаад байхгүй юм биш үү санийхаа? За энд бас нэг жоох эвгүй юм болох гэж байлаа. Дахиад зилэх ахыг минь аваа авчих тэл гэж бодлоо. Ваа. А яг л энэ дүр төрх бид нар хэрэгтэй биш үү? За скаут Зилкенберг онсон 2 дахь бодол байсангүй юу юм би авцсан. Дахиад байсангүй. За Плейц оп барьсан яваад идэг. NCL ганцаараа үлдлээ. Байшил тодорхой болсон. 12-3. За ингээд тоглолтын матч пойнтыг Монголынхан авлаа. За 8 раунд хүрэхэд 5 раундтай байна да. За яхаар гота формс хүү тэнчэнэс чинь одоо юу гараад ирвэ? За энэ дэстэ нэг бираш гэдэг тоглолтыг яг зориултын пуугаар нь авцсан л гүйж ин да. Яа. Бүр тэр чигрээ смоук гэдэг битүү судлаа флаштай энэ яг юу болоод байна ёо. Яа. Ямар амар дарамтвэ. 4-9-2. За бомбтой тоглогч нь инчээг үгээд байгаа. За өөдөөс нь пир авсан байж байгаа 910 Миннесота гургаас 1-3. За араас нь дийг л дуурайд идэг. За бомб нэг фейксэн байж байгаа. 910. За унсаа. За сая бол пиртэй бүр тэр чигээрээ бээр оронгуудаа цаашаага аргуу гүйж байгаа тоглолт юм чинь. Бир ашиг бол утгаар нь үзүүлж байна да сая. Цонхон дээр бол бас жоохон хөл толгой олдохгүй боллоо шүү. За эндээс 12-4 болж байгаа. Hero гэдэг тоглолт. За шууд бэлдсэн тактик оруулж ирэх гэж ах шиг байна да. Рампер 4 Паласер нэг явсан. Плейц шууд хурдтай ороод ирж байгаа юм байна. За Агийн сайтн дээр аим шигтэл тулаан болох гэдэг гэсэн Сензу нэг кил. За зөрөө сэтийн тоглогч цогоогийн мэдээлэл авсан байж байгаа. Зилкенберг машин га дуус нэг кил хийсэн. Эмзиньо 3-2.
За бомб плант хийгдсэн. Киттэй, смоктэй. Ретейкэн дээр. За плиц. Плицийн байршил. За нэгийг урагч юм нэг эсрэгс. Зилкенберг гэж раунд авсан. За яг харахгүй бас 2016 оны Монголын өмсгөл их гоё байгаа тийм. Яг энэ өмсгөлийг бас хараагүй нэлээ одсон байна. За ангисны тоглолтын тооны 12-5. За дахиад форс. Экол хийхгүй нэ 4 гар буу. За эсэмжи 2 гар боо 2 эсэмжи нэг галилтай гарч ирж байгаа. За голоор гүөхнэ энэ удаад. За эндээс Зилкенбергийн смок нүнд бас буудаад байгаа. Мид контрол явсан та. За голоосоо бүр 5 тоглогч орж иж байгаа. Цогрог. За Зилк ямар тач плицийг ургасан араас нэг смоктос гараад ирж байгаа. Дахиад нэг хүн байна уу гэсэн сумаа зэнгэлсэн. Машинган. За машинганы байршил бол нэгдсэн байгаад байдаг гэсэн шатны тоглогч цогоо нэгийг ургасан 910 зөрүүлээд NC-ийг бариад авчиж байгаа юм. 3-9-2 минут 10 секунд хугацаа үлдсэн. За шууд цаашаа гүгээд явж байгаа тэнд цогоо инфо өгсөн. За эндээс 910 Техно ямар тоглолтыг үзүүлэх вэ? За энэ бас их гоё зүйл болох гэдэг шиг харагдаад байна да. Машинган эргээд харчихжээ. За ихний тоглолтыг энэ сая явуулах гэж Техно нөөскөө оруулж ирж байна. 1-2 Явуулч их сэргээ харчлаа. За Миннесотагийн байршил бол бас гоё л харагдаж байна да. 30 секундын хугацаа үлдсэн. Техно цаггүй болж байгаа. За инфо авсан Миннесота эндээс яаж тоглох? Юу. Яа! За дуалистэй тэр чигээрээ бүр пэчд оруулсан. Цогоо. За цогоо Техногийн нэг эсрэг нэг. За опора нэг буудаад фейклсэн байж байгаа. Техно эндээс ямар тоглолт үзүүлэх вэ? Хэдүүлээс нөхцгой. Цогоо нэг эсрэг нэг хайсаар цаг явсаар цогоо кит байгаа. Смок байхгүй. Яа. Смок дээр толгоцгоо гараад ирсэн цогсож байдаг шүү. За раунд авсан. За ер нь раундын зүрх бол ойртой дээ шүү. 12 гэдэг тоо болчихсон. 12-6 болж байгаа юм байна. Цогон дээр дахиад зилг гах дахиад сум байсан болоос үзэхэр л ялаа да. Ингэж олуулаа бүүслээд гараад ирнэ гэж төсөөлсөнгүү. За энд бас дуалисаар амар тачигнуулж шүү. Техногийн дуалж уусаа алдартай шүү те. Эвгүй шүү. За дахиад бай 2 АК-тай галил орж ирсэн 910. За машинган энэ удаа харин гол дээр нь контролдо тоглож гисэн болов. NCL инфо авсан. За өөдөөс нь макротой тоглосон тэжгээрээ дайраад ороод ирж байгаа эмзэн ёо. За хотогоорой л өсрээд орж ийн. 5-9-3 Бэгийн сайтны хамгаалтан дээр байна уу гэсэн. За энд нилээн спрейцсэн цогоо Зилкенберг нэг хүнийг ургаасан. Техногийн фейк. За шууд дарчиж байгаа юм байна. За ингээд 3-9-3. Яа! Зилкенберг ууртай дарлаа. Техно. За өөрөө тархитуулсан улаан болчлоо. Цаанаас нь Миннесота Импинайт ороод исэн байж байгаа. Синзу 1-2. Синзу. Яа, бомб дээр нэг фейклж гэдэг гарч явуулчих. 12-7. Зилг ахын бодолчаас эвгүй шүү. За манай өвжөө Монгол одоо гоё халаад эхэлж байгаа юм шүү За машинган тоглолт эхэлж байхад 8 раунд авчул гээл тэгжсэн. Одоо ер нь авахд ганцхан раунд л төндөө байна да. За багуудын буудалд бол бас маш хурц байна. Зилкенбергийн яв.
За гоё байна. За энд шууд Бэгийн тоглолт бэлдсэн байж байгаа харагдана. Ер нь шууд дуусгах чийл гэж байгаа юм болоо да. NCL 2 дахь удаага дахиад Бэгийн дээр хамгаалах хэрэгтэй болсон. За шүршил амжилттай TikTok ургаасан. Хамгаалтан дээр ротейтэнд орж иж байгаа юм байх байгаа. NCL 3 кил. Эйс. Я месэнгүү. Улаан. 910. Яа, no cool. Quad kick ямар гоё орж ирв вэ? 12-8. За машинганы ямартай шилжсэн 8 раунд болвол иржээ. За ерөөсөө раунд бол одоо лос бонус бол Плиз захлагчтай Монголын талд бол тулсан байгаа 3400. За энд ч гой бууцаа. 910 улайлгаад. Тархитаа улаалгаад гүйцэж чадсангүй. Баяс ойрхон байлаа да. За одоо 910 шууд Зилкенбергийг унгачиж байгаа юм байна. Опенлаа сая. За тэнд голоос бол шууд тоглолцъя гэсэн Плиц, Имзиньо бүүстэ гаргаад Техноус ганцаараа салцсан явж Заагийн тоглогч. За NCL ингээл 4-3 Плиц 910 Имзиньо. Я бас ойрхон биш үү? Менесотто ямар тач Плицийг унгаж байгаа. 3-9-2 болсон 910 Имзиньо. Ойлгохнаа. За Имзиньогийн үдх юм бол айл хэдийн тийч коннектороор ороод ирсэн шифтлэл яваад байгаа юм байна. Машинганыг сонсоод яваад байна да. За шууд буудаа тийчгээр гараад ирсэн. Машинган. За 910 2-9-1. Нэг фейклсэн. NCL 910. За 910 чи 25 килтэй болсон явж байгаа. За кит байхгүй. Смоктэй, нейдтэй хайгаад явж байгаа. Ямар ч байсан сайтаас ирсэн гэсэн бууцсан. За ингээд 13-8-аар дуусч байгаа юм байна. Их хүмүүдэд үзэгчтэй. За ингээд үзэгч олон та бүхнээ 2 багаа хүндэтгээд сайхан босоод алгаад ашигыг хүсч байгаа нэр хүмүүдэд үзэгчтэй бүгдээрээ хүндэтгээд үзүүлцгээе. Монгол улсын дэрийг дэлхийд зураатуулсан яваа. Домогт Монгол. Маш их баярлалаа. Гайхалтай матч боллоо. За тэгээд Намадаг Мастерсын бас нэгэн үзүүштэй хамгийн сонирхолтой хамгийн гоё матч байлаа. За тэгээд ерөнхийдөө best one ганцхан мап дээр тоглоно. Тэгээд баяр үргээ найзуудаа. Юу та энийгээд байгаа бэ? Юу асуух гэдэг чинь энийгээд байгаа. За ямар вэ? Мэдрэмж ямар вэ? Гоё л шүү дээ. Ийм тоглоогүй баг нэ